Монгол улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн энэ онд тохиож байна. Энэ салбарын тулгамжлог тавьсан ууган компани болох Монголын цахилгаан холбоо компанийн хамт олон Монгол улсын түүхэн хөгжлийн альчаа цаг үед үйлчилгээний найдвартай байдал, үр хэмжээрээ нийгэмдээ танигдсан суурин удаас интернет, кабелийн телевизийн үйлчилгээг Улаанбаатар хот 21 аймаг 300 гаруй сумдад хүргэн ажиллаж байна. Тус компани 100 жилийнхээ ойн хүрээнд Ховд аймгийн Жаргалан сумын Буянтвагийн айл өрхүүдэд интернетийн шилэн кабелийн үйлчилгээг нэвтрүүллээ. Мэдээлэл харилцааны технологи хөгжсөн энэ зуунд Монгол улсын хөгжүүлэх Алсын хараа 2050 засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, засгийн үйл ажиллагаа, Ховд аймгийн засгийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт энэ гэр хооллолын айл өрхийг шилэн кабелд холбож өндөр хурдны интернет болгох ийм зорилтууд бас тавигдсан. Энэ зорилтуудын хүрээнд Монголын цахилгаан холбоо Ховд аймгийн Жаргалан сумын айл өрхөд өндөр хурдны шилэн кабелаар интернет авах ийм боломж нөхцөлийг бүрдүүлж ажиллаж байгаа явдал бол туйлын энэ чухал байгаа. Тэгээ ховдчуудаа бас энэ гэртээ өндөр хурдны интернет авах ийм боломж нөхцөл үүссэн явдал та бүхэн маань бас энийг цааш нь түгээж гэр бүлээрээ яг гэртээ энэ өндөр хурдны интернетийг авч ашиглах ийм боломж нөхцөл үүссэн шүү. Энд бас ховчуу та бүхэн бас идэвхтэй хэрэглэгч нь болж энэ өндөр хурдны интернетээр гэртээ бусад газруудынхаа ах トゥ төрөл төрөсөд мөн гадаадд орнд ажиллаж амьдарч байгаа ах トゥ нартайгаа холбогдох, найз нартайгаа холбогдох ийм боломж нөхцөл үүссэн гэдгийг бас баяртайгаа та бүхэндээ уламжилж байна. Интернетийн шилэн кабелийн үйлчилгээг нэвтрүүлснээр Буянтвагийн айл өрхүүд өндөр хурдны интернетийг Улаанбаатар хотын хэрэглэгчдээс илүү чанартай таатай нөхцлөөр авах боломж бүрдэж байгаа юм. Манай шилэн кабелийн интернетийн онцлог давуу тал нь өрх хурд шилэн кабелаараа интернет нь очноо. Үүгээрээ бол датаны хязгаар бусад интернетийн аливаа гацалт гэсэн тийм саад бэрхшээл байхгүй. Өндөр хурдаараа 5 ГБ-аас 10 ГБ-ийн хооронд өндөр хурдаараа очиж байгаа нь онцлог юм аа. Тэгэхээр бол өрх бүр айл өрхүүд интернетийн хэрэглээг хязгаарлах, хянах тийм шаардлагагүйгээр онцлог юм байна. Ягаад гэвэл энэ өрх айлтай шилэн кабелаараа өөрөө яваад орж байгаа гэсэн үг интернет нь. Түүнээс ямар нэгэн байдлаар датаны хязгаарлагдах мөн интернетийн хурдаа хянах гэсэн ойлголт үндсэндээ байхгүй. Хязгааргүй интернетээр өөрсдийнхөө хэрэглээг хангана гэсэн тийм ойлголтыг бол манай интернетийн шилэн кабелийн үйлчилгээ бол харуулж байгаа юм аа. Мөн өрх гэр бүл шилэн кабелийн интернетийг жил болгон цаашид өргөжүүлэн өргөтгөж Ховд аймгийнхаа гэр ороолуудад бүх өрхүүдэд хүргэх зорилгоор өргөжүүлэн цааш нь тэлж ажиллах болно. Мөн манайх суурин утас кабелийн телевизийнхаа үйл ажиллагааг бол Ховд аймгийнхаа сум, баг, суурин газруудад мөн нэвтрүүлж цааш нь хөгжүүлж явж байгаа. Цааш ч гэсэн манай энэ интернетийн шилэн кабелийн үйл ажиллагаа бол цаашдаа өргөжин өрх хурд очихоор бид нар төлөвлөн ажиллаж байгаа. Буянтвагийн тухайд 700 өрхтэй, үүнээс 23% нь буюу 160 өрх нь интернетийн шилэн кабелийн үйлчилгээнд хамрагдах боломжтой болсон байна. Та интернетийн шилэн кабелд холбогдсоноор доод тал нь 5 ГБ, дээд тал нь 10 ГБ хүртэл хурдаар ямар ч гацалтгүйгээр өндөр хурдны интернет авах боломжтой юм. Интернетийн шилэн кабелийн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг 70 43 21 31 утсаар